Энэ залууг таньж байна уу? Манай найз залуу дорч штэ. Дандаа л ийш тийшээ явж байдаг. Тийм болохоор бид хоёр бие биетэйгээ байнга л холбоотой байх хэрэг гардаг юм. Өмнө нь хоёулаа компьютерын өмнө суучгаад мессенжерээр л ярьцдаг байсан юм. Гэхдээ гар утас гэж юм байхад байнга компьютерын өмнө сууна гэж юу ах вэ? Би ажилдаа гадуур явна. Манай хүн ч бас. Тийм болохоор Skype-ийн IP үйлчилгээг ашигладаг болсон. Хаач явж байсан интернетэд холбоотой компьютерээс IP дугаараа ашиглан над руу залгаж болдог. Миний гар утас руу штэ. Үнэгүй байдаг юм аа. Би Skype-ийг хэрэглэгч болохоор харин бусад хүмүүс рүү ердөө 50 төгрөг байдаг гэсэн. Би бас залгаад ярьчих нь хүссэн үедээ. Тийм бас мань хүнийг IP дугаартай хариулах боломжгүй байвал би дууд шууданд нь хэлэх гэсэн юм үлдээч гэдгийг. Одоо бүр амар болж байгаа. Компьютер дээр суулгуугаар шууд iPhone дээр IP-ийн программыг суулгачихсан. Хаанч гэл явсан залгадаг болчиход байна. Android, Windows, Mobile, Symbian системтэй бол ямар ч утас байсан болно гэсэн шүү. Бас дээр нь өөрийнхөө дугаарт ирсэн бүх дуудлага IP дугаартаа шилжүүлчихдэг болохоор бараг л энд байгаа юм шиг л бүх хүмүүстэй холбоотой байдаг юм аа. Follow-me гэдэг батсны гоё үйлчилгээ байгаа. Манад орж IP дугаараа их ашигладаг болохоор тэр дугаарт нь хүмүүс их залганаа. Тэгэхээр тэр дуудлага бас өөрийнхөө гар утсанд шилжүүлчих нэ энэ дэрхээр. Хамаас ч та Skype-ийн сүлжээнд үнгүй ярих боломжтой. Skype